Монгол улсад замын хөдөлгөөний дүрм батлагдсан үед бол 4-5 машинтай хүмүүс нь замын хөдөлгөөнд яаж оролцох ёстой гэдгийг мэддэггүй. Тийм үед анх ер нь ийм юм байх ёстой юм байна гэдээ Монгол улсын төр засгаас энэ замын хөдөлгөөний дүрмийг бол гаргаж баталсан байна. За замын хөдөлгөөний дүрм бол миний үед 1966 онд батлагдсан. Одооноос Монгол ард улсын хот сүрэнгийн гудамж замын хөдөлгөөний дүрм гэж дүрм хэрэгждэг байлаа л да. Энэ үед бол хүмүүс нийтдээ бол нэг хотын дүрм гэж ярьдаг байсан. Хот дотор яаж хүн бие авч явах ёстой юм, яаж явах ёстой юм гэл ингээл. Энэ хугацаанд бид нар зөвхөн замын хөдөлгөөний дүрмийг энэ гудамж зам дотор биш, Монгол улсын одоо малчин аж ахуй амьдралын юунд нь зохицуулан өөрчлөлтийг оруулж ирсэн л да. Жишээлбэл одоо хөдөө хээр явж байгаа айлын гадаа очихдоо зэлэн дээгүүр нь машинаар явж болохгүй энэ гэх мэтийн ийм Монгол ах үед тохирсон байдлаар нь бид шинжилэн өөрчилж ийм заалтуудыг бол оруулж ирсэн. Ер нь Монголын ард түмнээс гадна дэлхийн бүх ард түмний төрхөөсөө ихсүүлэл хүртлээ амьдралынхаа энэ хугацаанд даган биелүүлж яадаг ганц дүрм журам бол замын хөдөлгөөний дүрм байдаг.